За энэ яагаад харилцааны ур чадварыг амжилтын хамгийн том тодорхойлогчдын нэг гэж үздэг вэ гэдэг тухай ярилцъя. Намайг нэгдүгээр курсэд байхад би нэг ажлын ярилцлаганд гадаад ах хүүтэй орж исэн. Тэгээд ах хүү юу гэж хэлсэн бэ гэхээр чи ердөөсөө ганцхан л зүйлийг сурчих. Тэгэх юм бол чи хаан ч үнэлэгдэн хүссэн цалингаа аваад юу ч хийж исэн гэсэн хамаагүй маш амжилттай амьдрах болно гэж хэлж исэн. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр чиг зүгээр л яриад сурчих гэж хэлж исэн. Англи хэл дээр хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тухайн үедээ бол би үнэхээр л үнэн шүү л гэж бодож исэн. Гэхдээ яг одоогийн өнөөдөр та нарт тайлбарлаж өгч байгаа талаас бол ойлгож байгаагүй. Зүгээр л одоо тийм ажлын ярилцлагын тэрийг бол сайн хийх юм болвол за эсвэл тэгэл мэдээж яриа сурчна гэдэг чинь бас л нэг юм хилээд байна даа л гэж бодож исэн. Тэгэхээр өнөөдөр би та нарт энэ бичлэгэн дээр юу хуваалцах байгаа вэ гэхээр үнэхээр яагаад харилцааны ур чадвар чухал байдгийг, яагаад харилцааны ур чадвар өссөн хүний амьдралынхаа бусад хэсгүүд ч гэсэн дагаад амжилтанд хүрдэг вэ? Хүрдэг болохыг за тэгээ ямар хэсгүүд бас маш одоо шууд нөлөөтэй байдаг вэ гэдэг тухай өнөөдөр ярилццгаая. За намайг бол Мөрөнбаатар огт Тэнгис гэдэг Монголоос гаралтай тэгж Монголд төрж өссөн Америкт суралцдаг оюутан залуу байна. За тэгээд миний хувьд бол өөрийнхөө харилцааны ур чадварыг бол бас нэлийн өндөр түвшинд. За нэлийн өндөр ч одоо юу ах вэ? Өмнө нь хаана байсан бэ гэдэгтэйгээ харьцуулахад өнөөдөр бол бас харьцуулшгүй тийм бас хүчрхэг түвшинд гарч ирсэн гэж үзэж байгаа. За яагаад гэх юм бол одоо хэр өөртөө ихтэй ирдэг болсон, хэр үгийн баялагтай, хэр бодол санаагаа нарийн гаргаж ирээд хэр одоо хүнд нөлөөлж харилцдаг болсон бэ гэдэг тухайгаа ингээд бодоход бол би магадгүй 18 настай байсан үетэйгээ харьцуулахад бол үнэхээр танигдахааргүй хүн болж гисэн байгаа. Тэгээд энэ дундаас одоо ингээ харахад үнэхээр бас харилцааны ур чадвар өсөхөд бол амьдралын чинь бусад хэсгүүд дагаад амжилттай болдог юм байна. Тэгээд илүү өөртөө итгэлтэй, илүү аз жаргалтай, илүү өндөр орлоготой ч бас болдог гэдгийг бол ингээд анзаарч харж байгаа юм аа. За тэгэхээр хамгийн түрүүнд хэдүүлээ яагаад харилцааны ур чадвар өсөхөд дагаад амжилт ирдэг тухай ярилццгаая. За яагаад гэх юм бол харилцааны ур чадвар гэдэг бол чиний бодох чадварын тусгал байдаг. Харилцааны ур чадвар гэдэг бол чиний хэр эмх зэгцтэй, хэр логик дэс дараатай сэтгэн бодож байгаа вэ гэдгийг чинь шууд тусгал байдаг. За тэгээд яагаад энэ нь өөрөө амжилтын маш том тодорхойлогчдын нэг болдог вэ гэхээр ердөөсөө л чи хэр чанартай бодож чинь ярих үгүй чи хамаагүй чиний бодол эмх зэгцтэй, бодол чинь хүчтэй, тунгалаг байх тусмаа чиний одоо үйлдэл, хараа, зорилго, шийдвэр гаргалтууд чинь ч гэсэн энийгээ дагаад өсдөг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхлээр бас одоо миний уншиж байсан миний хайртай номнуудын нэг болох Six Pillars of Self-Esteem буюу ухамсараа дээдлэхүйн 6 багна гэдэг номон дээр юу гэж гардаг вэ гэхлээр ердөөсөө хүн гэдэг амьтны ердөөсөө амьдралынх нь ганц одоо энэ гуурс тийм ээ амьдралтай холбоо харилцаанд орж байгаа, өөрийг нь амьд явуулж байгаа цорын ганц зүйл бол ерөөсөө энэ бодох ур чадвар нь. Хэрвээ чи бодхоо болох юм бол бодлын чинь чанар буурах юм бол тэрийгэ дагаад ерөөсөө чиний одоо тийм энэ амьдралаа хэр авч явах уу, хэр шийдвэр гаргах уу, хэний хажууд яаж хүрээлүүлж, хэр их үн цэнийг бүтээж, хэр өрсөлдөөнтэй амьдрах вэ гэдэг бүх зүйл чинь дагаад буурж байгаа. Тэгэхээр зөвхөн одоо энэ номон дээр ч гараа зогсохгүй тийм ээ. Ийм олон шалтгаануудын улмаас чиний одоо бодох чадвар гэдэг бол ухамсар чинь хэр өндөр түвшинд ажиллаж байгаа вэ гэдэг чинь чиний амжилтын хамгийн том одоо тусгалуудын нэг болдог байх нэ. Нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол тэгээд
чиний тэр бодох чадвар, дистарат логикт сэтгэх энэ чадрыг чинь харуулах хамгийн энгийн тестүүдийн нэг бол ерөөсөө ярих ур чадвар чинь байх нь. Ийм учраас ярьж сур, яриагаа хөгжүүл, хүнтэй ярьдаг бол гэдэг тухай хэлж байгаа байх нэ. Окей. За нэгдүгээрт хоёрдугаарт болвол яагаад ярианы ур чадвар чинь чиний амжилтын хамгийн том шалгууруудын тийм ээ тодорхойлогчдын нэг болж байгаа вэ гэхээр чиний хэр одоо өөрөө өөртөө итгэлтэй байгаа вэ гэдгийн тусгал болдог. Бүх хүмүүс боддог, бүх хүмүүс одоо тийм тарих толгойгоо ажлуудад ингээл явж байгаа. Гэвч хүн болгон бодол санаагаа бодит толгойд ээж чаддаггүй. Хүн болгон ярьсан хэлснээ хэрэгжүүлээд байж бас чаддаггүй. Яагаад гэвэл хүмүүс өөртөө итгэлгүй байдаг байх нэ. Тэгэд өөртөө итгэхгүй байгаа хүн бодол санаандаа итгэдэггүй. Тэрнийгээ зориод, тэрнийгээ дагуулад үйлдэл хийж, тэрийгээ ажил хэрэг болгож, тийм ээ? Бүр амжилтанд хүргэж чаддаггүй байх нэ. Өөрөөр хэлэх юм бол бодол санаандаа итгэхгүй байгаа бодол санааныхаа араас хүчтэй дайрч, тэрийгээ бодит хэрэг болгож амжилтанд хүрч чадахгүй байгаа хүн бол мэдээж амжилтанд хүрэхгүй гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгвэл сайн ярьж чадахгүй байна гэдэг чинь өөрөө мөн түүнийгээ дагаад чи өөртөө итгэхгүй байна гэсэн. Ийм учраас ярианы ур чадвараа хөгжүүлэх нь ийм чухал байдаг байна. Чи сайн илтгэгч болоод хүнд нөлөөлдөг болоод харилцааныхаа ур чадварыг маш өндөр түвшинд гаргаж ирнэ гэдэг бол дагаад чиний өөртөө итгэх итгэл маш өндөр түвшинд гарч ирэхийг хэлдэг. Тэгвэл юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхэлэр ярианыхаа чадварыг хөгжүүлээд үнийгээ дагуулад өөрийнхөө өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүл. Тэгж чадах юм бол чи ажил хэргийнхээ араас явж байгаа байдал чинь зан характер чинь юмд хандж байгаа байдал чинь өөрөө илүү дайчин, илүү бууж өгөхгүй болж эхэлдэг байна. Энийгээ ч дагаад чи илүү амжилттай хүн болох нэ. Окей. За тэгвэл одоо жоохон хэдүүлээ ойлгочлаа шүү дээ тийм ээ. Үнэхээр харилцааны ур чадвар бол чухал зүйлсүүдийн нэг юм байна. Тэгвэл хэрхэн энийг нэмэгдүүлэх вэ гэдэг тухай би та нарт шууд хэрэгжүүлж болох хэд хэдхэн аргыг хуваалцаад бичлэгээ өндөрлцгөөё. За хамгийн нэгдүгürt болвол ном унш. Ном унш. Яагаад тэгж хэлж байгаа? Яагаад гэх юм бол чи ном уншиж эхэлснээрээ ерөөсөө л өөрийнхөө тарих толгойнхоо үйл ажиллагааг дэмждэг. Бодлоо хурцалдаг, өөртөө илүү итгэлтэй болдог. Илүү өргөн цар хүрээний мэдлэгтэй ч бас болдог. Гэхдээ тэр өнөөдрийн бичлэгт хамаагүй. Хамгийн гол шалтгаануудынх нь нэг нь юу вэ гэхээр ерөөсөө л чи бодлоо дасгалжуулаад байгаа. Хэн нэгний бичсэн шүүж гаргаж ирсэн, редакторлж гаргаж ирсэн хамгийн эмх зэгцтэй, хамгийн логик тестараатай, хамгийн чанартай маш сайхан тэр одоо шүүн гаргаж ирсэн зүйлсүүдийг чи уншаад, зажлаад, боловсруулад өөртөө нааж аваад байгаа байхгүй. Тэнд бол асар их үнц нь байгаа. Тэрийг уншнараа чи хизээж дортохгүй. Дэрднүүл гэсэн шүү, тийм ээ. Тэгэхээр ном уншиж эхлэе. Ном сонин уншиж эхлэе. Захидал уншиж эхлэе. Хэрвээ одоо тийм өөрийгөө хөгжүүлэх захидлуудыг 7 хоног болгон бас авч ямаар байх юм бол миний гаргадаг захидлуудад доорх линкээр холбогдож болно. 100% үн төлбөргүй байгаа шүү. За нэгдүгээр. За үүний дараачихаар болвол ном унших бол угаасаа бүр ингээд асуугаад ингээд явах зүйл юу ч байхгүй чи хийх ёстой зүйл чинь. Окей. За хоёрдугаарт гэх юм бол өөрийнхөө ухамсарынхаа үнэлэмжийг
нэмэгдүүл. Энэ юг яриад байгаа. Юг хэлж байгаа вэ гэхээр чиний ухамсар гэдэг бол дахиад нөгөө нэг бодох ур чадрын тухай бид нэр ярилцж байна л да. За тэгээд юг хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө л хэр одоо чиний энэ тийм ээ бодлыг үүсгэж байгаа зүйлийг чинь бид нэр ухамсар гэж нэрлэдэг байгаа байхгүй. Бодол үйлдвэрлэгч зүйлийг. Тэгэхээр энэ зүйлдээ илүү итгэдэг, энэ зүйлээ илүү дээдэлдэг, илүү хүндтгэдэг, илүү энэндээ итгэж найддаг болчих юм бол энэ зүйлийгээ дагаад чи тийм ээ өөртөө итгэлтэй болдгоо. Тэгэхээр ухамсараа дээдлэхгүй 6 багна гэдэг номыг заавал олж авч унш. Нэгдүгээрт, хоёрдугаарт ухамсараа дээдлэх тэр үйлүүдийг өдөр болгон хийж эхэл. Жишээлбэл юу байх вэ? Илүү их хариуцлага хүлээ. Илүү ухамсартайгаар амьдрч эхэл. Илүү өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдрч эхэл гэх мэт аргуудыг хуваалцдаг. Тэгэхээр тэдгээрүүдийг хийж эхэлснээр өөрийнхөө ухамсарын үнэлэмжийг нэмэгдүүлээ. Өөрийнхөө ухамсарын үнэлэмжийг чи нэмэгдүүлж чадах юм бол юу болно гэж? Чи өөртөө итгэлтэй болно. Чи хэний ч өмнө ярьж чаддаг болдог. Чи ямар ч сэдвийн талаар хүмүүстэй мэтгэлцэж, ярилцаж, хүнд нөлөөлж, бодол санаагаа хүргэж чаддаг болдог байх нэ. Окей. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк товчийг дар. Адилхан бичлэгнүүдийг мөн үзмээр байх юм бол subscribe товчийг дарж болно. Дар. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Уулзац гай. Баярлалаа. Bye.